бор нуур хөгжил хөтөлбөр. Ариун дагшин уулсаар хүрээлүүлж, үржилшимтэй нутагт дэлгэр сайхан сууршсан амны бэлэгтэй аштын өрөөлтөй хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонд Монгол улсын баатар Дулам доржийн самдангийн Өлгийн нутаг Төв аймгийн бор нуур сум. Эрчимчсэн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, бүх төрлийн хүнсний үйлдвэрлэл гээд хөдөө аж ахуйн бүх ил салбарыг хэдэн зууныг өртөөлөн хөдөлмөрч ардын хүчээр хөгжүүлэн дэвшүүлж, эх орныхоо хамгийн эрэлттэй салбар бүрт хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг нийлүүлсээр Монгол улсын жишг сум болсон билээ бид. Шинэ технологи, ухаалаг систем алхам тутамд нэвтэрч байгаа энэ эрэнд бид ч бас нийгмийн хөгжилтөд хөл нийлүүлэн алхахын тулд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар 2025-аас 2030 онд хэрэгжүүлэх бор нуур хөгжил хөтөлбөрийг хэлэлцэн баталж дараах 7 томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Үүнд бүр тариа, малын тэжээлийн ургамлын чиглэл, техник технологийн чиглэл, төмс зойрны чиглэл, хүнсний ногоо, хүлэмж, ургамал хамгаалал, услалтын системийн тэргүүлэх чиглэл, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны тэргүүлэх чиглэл, тээвэр борлуулалт, логистик, үйлчилгээний тэргүүлэх чиглэл, мал аж ахуйн тэргүүлэх чиглэл, байгаль орчин, нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэл зэрэгт төвлөрүүлэн багцлалаа. Монгол улсын урт хугацааны тогтвортой ажиллах төсөл хөтөлбөр бүрийг бид сайшаан дэмжин ажилдаг бөгөөд эдийн засаг, бүсчилсэн хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдж байгаа асуудлууд дээр үндэслэн орон нутагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлэхийг зорилгоон болгож хөдөө аж ахуйн салбарын суурь судалгаанд үндэслэж энэхүү төсөл хөтөлбөрүүдэд та бүхэнд тоомлон танилцуулах гэж байгаадаа таатай байна. Үүнд бүр тариа, малын тэжээлийн ургамал, техник технологи тэргүүлэх чиглэл. Манай сум 400-800 үнэний сайлын механикчсан фермтэй байх үеэс олон тооны чанартай даршийг бэлтгэн өөрийн болон зэрэгэлдэх сумын хэрэгцээгээ хангасаар ирсэн түүхтэй. Цаг хугацааны уртад олон хувийн фермүүд нээгдэж, эдүүгээ сүү бэлтгэн нийлүүлэгч 310 гаруй ферм, иргэд аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүний үхрийн эрчимчсэн аж ахуй дэвшилт технологи нь 1-дүгээрт үржил селекцийн ажил, 2-дугаарт тэжээллэг маллага, 3-дугаарт ардчилгаа маллага гэсэн нэгэн цогц арга ажиллагаа байдаг юм а. 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор үхэр сүрэг 17,000 гаруй байгаагаас сайланд хамрагдаж байгаа 3,300 гаруй үнээг 305 хоногт даршаар тэжээн гэж үзвэл хамгийн багадаа 22,500 тонн дарш хэрэгтэй болно. Бидэнд хуучин фирмийн суурин дээр байгуулагдсан 3,600 м3 багтаамжтай 3 ширхэг даршны нүхэн байгууламж байгаа бөгөөд эдүүгээ түүнийгээ өргөжүүлж 15 ширхэг даршны нүхэн байгууламж шинээр байгуулах шаардлага тулгамдж байна. Сайлын үнээг өвөл хаврын улиралд дарш, өвсөн даршаар тасралтгүй тэжээснээр сүүний гарцыг 18-аас 20% нэмэгдүүлж, амин димээр баяжуулсан даршийг төвийн бүсэд үйлдвэрлэж, бүтээмжит түншлэгчд болон сүү бэлтгэн нийлүүлэгчдэд борлуулснаар 30 хүнийг тогтмол, 60 гаруй хүнийг төр ажлын байртай болгож, орон нутагт ажилгүйдлийг багасгахад эерэг нөлөөг үзүүлнэ. Орон нутгийн төсөвт жил бүр 120 сая төгрөгийн татвар төвлөрүүлэх боломжит судалгааг гаргасан. Тэжээлийн ургамал тариалалт хийж, дарш бэлтгэх 6 аж ахуй нэгж байгууллага технологийн дагуу тэжээлийн ургамлын 600 талбайд тариалалт хийж, 10,000 гаруй тонн дарш бэлтгэх техник хангамжийг бүрдүүлж, бэлтгэсэн даршийг зах зээлд нийлүүлж, фермүүдэд борлуулан, үр ашгийг тооцож, тогтвортой ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах гарцыг олж төлөвлөөд байна. Төмс зойр тэргүүлэх чиглэл. Төв аймгийн бор нуур сум нь 1954 оноос төмс хүнсний ногоо тариалж эхэлсэн бөгөөд 1975-аас 1990 он хүртэл Монгол улсын төмсний үр үржүүлэгч сангийн аж ахуй байсан. Төмсний ургацаараа 11 удаагийн улсын авраг тариаланч сумаар шалгарсан ариун баялаг түүхийн эзэд юм. Сумын хэмжээнд 600 орчим зойр байгаа гэсэн судалгаа байдаг ч энэ нь төмс хүнсний ногооны хадгалтын гормын шаардлага хангадаггүй, хуучирсан иргэдийг эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах боломжийг олгодоггүй. Үүнээс шалтгаалan тариаланчид намар эрт ногоогоо үн хямд борлуулдаг нь чэнж нарт ашигтай байдал үүсгдэг гэх мэт тулгамдсан бэрхшээлийг үндэслэн энэхүү төслийг бид уламжилж байна. Бор нуур хөгжил хөтөлбөрийн хүрээнд төмс зойрны аж ахуйг сэргээх шинэ шатанд хүрэхэд
Технологийн дагуу тарилт, боловсруулалт хийх, одоо байгаа зойрыг засварлах. Олон улсын зам дагуу барилдаг давуу талаа ашиглан логистик борлуулалтын төв байгуулах төслийг бэлтгэх. Борнуур брэнд үүсгэж, төмсний үрийн шинжилтийг үе шаттай хийж, тариаланчдыг шилмэл үрээр бүрэн хангах. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр 5 жилийн хугацаанд 350 га талбайд төмсний элит үр тарьж, сумын тариаланчдыг жилд 150 тонн төмсний шинэ үрээр хангаж, 5 жилийн хугацаанд үрийн шинжилэл 100% хийгдэх судалгаа гарч байна. Хүнсний ногоо, хүлэмж, ургамал хамгаалал, туслалтын системийн тэргүүлэх чиглэл. Манай суманд 1983 онд 7200 м2 шилэн хүлэмж Герман улсын тусламжаар анх баригдаж, байцааны үрслэг боожуулж, ажлын гараагаа эхэлж байсан бол эдүүгээ 19,000 м2 нийлэг хальсан хүлэмжинд гол нэрийн 15 тармил ургамлыг үрслүүдэн тариалж, жилдээ 85 тонн ургацыг улсын хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна. Сүүлийн жилүүдэд 400-аас 550 га талбайд хүнсний ногоо тариалж, 5600-аас 8500 тонн ургацыг хураан авч, нийслэл Улаанбаатар хот болон Төвийн бүсийн аймаг, орон нутагт оршин суугч иргэдийг жилийн 4 улирлын турш нарийн ногоо, байцаа, сонгины хэрэглээг нийлүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангаж байна. Бид аль болох тариаланчдаас хэрэглэгчдэд яг л дөнгөж сая хураасан мэт шинээр нь зөв технологийн дагуу хадгалсан бүх төрлийн хүнсний ногоог иргэдийн гарт нь хүргэхийн тулд 1 га талбайд өвлийн хүлэмжийн аж ахуйг барихаар төлөвлөөд байна. Жижиг дунд үйлдвэрлэл хоршооны тэргүүлэх чиглэл. Одоогийн байдлаар 40 гаруй хоршоо үйл ажиллагаа явуулж байгаагаас сүүн бүтээгдэхүүний чиглэлээр 25, хүнсний ногоо газар тариалангийн чиглэлээр 15 хоршоо үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Улсын их хурлын 2024 оны 166 дугаар тогтоолоор батлагдсан шинэ хоршоо чинээлэг малчин хөтөлбөрийн хүрээнд 11 хоршооны 66 малчин өрх 2.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан амжилттайгаар төслөө үргэлжлүүлж байна. Бид хаана ямар үйлчилгээ эрэлттэй байгааг судалсаны үндсэн дээр малын гаралтай хог хаягдал, хүнсний ногооны хаягдлууд, ойн дагалдах баялаг зэргийг дахин боловсруулж, тариаланчдыг өртөг багтай органик компс бордоогоор хангах зорилгоор компс бордооны төсөл, малын гаралтай сүүсүүн бүтээгдэхүүнийг анхан шатнаас эцсийн бүтээгдэхүүн хүртэл нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг боломжит бүх төрлөөр үйлдвэрлэн, түүнийг чанар стандартын дагуу савлаж, тээвэрлэн эх орны хэрэглэгчдэд хүргээд зогсохгүй, экспортод гаргах хэмжээний чанартай брэндүүдийг үүсгэхээр хамгийн боломжит төслүүдийг санаачиллаа. Тээвэр борлуулалт, логистик үйлчилгээний тэргүүлэх чиглэл. Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, хүнсний ногооны үйлдвэрлэл, нээлүүлэлт, савлгааг стандартын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор Төв аймгийн Борнуур сумын үйлдвэрийн бүсэд үйлдвэр агуулгын нийт 20,000 м2 цогцлборыг байгуулахаар төлөвлөн, энэ жил 7200 м2 үйлдвэр агуулгыг барьж эхлэхээр төсөл оруулж байна. Нарны зайн систем, сэргээгдэх эрчим хүч, саарл усыг дахин боловсруулах чадал бүхий байгальд ээлтэй уг цогцлбор нь орчин үеийн автоматжуулсан робот технологиор тулгуурласан. Захиалгуудыг автоматжуулж, маршрутыг оновчлох, үйлдвэрлэлийн үе шатанд өгөгдөл анализ хийх чадвар бүхий хиймэл оюун ухаан дээр суурилсан, хүний хөдөлмөрийг хөнгөвчлсөн, хөдөө аж ахуйн салбарт нэн шаардлага бүхий орчин үеийн үйлдвэр агуулах болох юм. Үйлдвэрийн үндсэн түүхийд бэлтгэгчид нь сумын тариаланчид, малчид байх бөгөөд тэдний гар дээрээс эх орны хөрсөнд ургасан шин тижэл бүхий бүх төрлийн ногоо, уламжилт аргаар бэлтгэсэн цагаан идээг шинээр нь авч, түүнийг ариун цэвэр, эрүүл ахуйн стандартын дагуу хадгалж савласнаар хэрэглэгчдэд эрүүл баталгаатай хүнсийг цаг алдалгүй хүргэх үндсэн зорилготой. Орчин үеийн хадгалалт савлгааны технологи ашигласнаар хүнсний бүтээгдэхүүний шинэлэг байдлыг удаан хадгалж, стандартын шаардлага хангасан савлгаатай бүтээгдэхүүн дотоодын болон олон улсын зах зээлд гаргах боломж бүрдэнэ. Үйлдвэрлэлийн явцад шинэ ажлын байр бий болж, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт сайжрахын сацуу, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үн цэнийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг дэмжиж, хүнсний үйлдвэрлэл хангамжийн сүлжээг сайжруулж, эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжих зэрэг олон төрлийн чухал ач холбогдолтой. Мал аж ахуйн тэргүүлэх чиглэл. Нийслэлийн иргэдийг сүүсүүн бүтээгдэхүүнээр хангаж,
Үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хар тарлан үйлдвэрийн сайлын 400 болон 800 үнэ, 720 гунжны сайлын механикжуулсан фермүүд 1976 онд манай суманд үүд хаалгаа нээж байжээ. Шимт бодисоор баялаг сүүний гарт сайтай хар тарлан үнээг голлон үржүүлж, ашиг шимийн хүртсээр ирсэн туршлагатай иргэдийн суурин дээр тулгуурлан, улсын хэмжээнд шинээр хэрэгжүүлэх кластер фермээ энэхүү үйлдвэрийн үнэн дээр тулгуурлан, түүний үйлдвэр ухсааг улам сайжруулах, нэг малаас авах сүү болон махны ашиг шимийг дээшлүүлэх цогц үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байна. Энэ чиглэлд нийт 847 малчид 312 сүү бэлтгэн нийлүүлэгч фермүүдтэй эрчимчсэн мал аж ахуй, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлийн 25 хоршоо үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Үхрийн нойтон ялгцсаар хийн түлш, шахмал түлш бэлтгэх цех байгуулах, адууны үйлдвэр ухсааг сайжруулах, өндөр ашиг шимт хонь ямааны аж ахуйг бий болгох, мал нядалгааны нэгдсэн цэг байгуулах, малын гаралтай түүхийд боловсруулах цех байгуулах зэрэг жижиг төслүүдийг хамттан үүгээр дамжуулан туслах аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэхээр зорьж байна. Байгаль орчин нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэл. Баялаг их түүхийг өөртөө шингээсэн уран тансаг байгалийн бүтцээ түшиглэн аялал жуулчлал хөгжих боломж гарц гаргалгаа бидэнд байдаг нь талархууштай. Манай сум 114 мянган га газар нутагтай бөгөөд 34600 гаруй га ойн сан, 20 гаруй гол булаг аршаантай, 21 ойн нөхрөлийн 330 гаруй гишүүн, 3 байгаль хамгаалагчид их нутгаа эзэмшин хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж байна. Монгол улсын засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хамгаалтанд орсон их ноён уулын сүжигтийн амдах хүнүүгийн булш бүхий цогцлбор газар. Монгол улсын соёлын гавьяц зүтгэлтэн энэ нутгийн унган хүү, урхамчлам, хүр батын санаачилсан аглаг бүтээлийн хийд, дуган хад, ёл хад гээд олон газруудыг нэрлэж болно. Эдгээр унган байгалаа түшиглэн нутгийн иргэдийн нөөц бололцоон дээр түшгэлсэн нэгэн хэвийн баригдмал бус аялал жуулчлалын шинэ менежмент төслийг бид санаачилж байна. Гадаадын болон дотоодын аялагчдад нүүдлийн соёл уламжлалыг дэрэгдээс нь харах, үнэ гүү саах, цагаан идэ боловсруулах, морь унахаас гадна төмс хүнсний ногоо, мод үржүүлэг, жимс жимсгнэр цогцоор нь үйлчилж, тэдэнд экологийн боловсрол олгож, байгалаа хайрлах сэтгэхүй суулгаж, түүнийхээ хэрээр иргэд айл өрхийн орлого нэмэгдэж, орон нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг төрүүлнэ. Хэрэгжүүлэх төслийн хүрээнд ерөнхийлөгчийн санаачилсан тэр бум мод үндэсний хөтөлбөрийг дэмжиж, сумын засаг даргын шийдвэрлсэн 30 га талбайд төрөл бүрийн гоёлын мод, бут, сөөгийг үрээр нь үржүүлэн бойжуулж, суманд болон бусад газарт худалдан борлуулах, тарих модны нөөц бэлдэх, оюутан сурагчдад таниулан байгаль хамгаалах сэтгэхүй суулгах төсөл хэрэгжүүлэх. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх бүх зорилттой хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн, жимс жимсгнэр иргэдийн гар дээр борлуулах, жимсний жижиг үйлдвэр байгуулах. Нутгийн байгалийн үзэгсэнт газруудад тулгуурлан аялал жуулчлал маршрутыг сонирхолтой хэлбэрээр гаргаж, түүх, археологи, байгалийн дурсгал, хөдөө аж ахуй, мал аж ахуй хосолсон нүүдэлчин соёлыг харуулсан нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлалыг бий болгон 4 хоршооны 4 хэсэгт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүх, соёлын дурсгалыг судлаад зогсохгүй, түүгээр бахархах, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар, баримтжуулалт хийж, сэргээн засварлан, эл үзмрийн хэлбэрээр хадгалан хамгаалах, залуу хойч үедээ түүхээ таниулах, гадаад дотоодын жуулчдад тухайн үндэсний соёл түүхийн жимээр аялах боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Зан сайтай айлд хүм бүхэн цугларч, замаг сайтай нууранд загас болгон чуулдгийн адилаар орнуурчууд бид зөвхөн сум орон нутагтаа төдийгүй эх орны хөгжилд хүч нэмэн эрүүл чанартай хүнсээр ард иргэдээ хангаад зогсохгүй, нутгийн иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэх 7 багц бүхий 23 төслийг та бүхэндээ өргөн барьж байна. Бид хамтдаа зангидсан гар мэт нэгэн баг болж 2025-аас 2030 онд хэрэгжүүлэх бор нуур хөгжил хөтөлбөрөө боловсрууллаа. Эргэн баян бол
улс баян гэдэг. Эрхэм баян эрүүл мэндийг ч мөн хайрлан хамгаалахын тулд чанартай бүхнийг та бүхэнд бэлтгэн нийлүүлэхэд бид бэлэн байна. Ухаант инженерүүд, үе үеийн шилдэг агрономчид бидэнд байна. Мөн хийсэн бүхнийг алдалгүй зөв хийх мэдлэг туршлагатай шижгэнсэн залуусч бидэнд байна. Тэднийгээ дэмжин ажиллахад зориулан нөөцлсөн газар шороо унган байгаль бидэнд байна. Хамтдаа нэгдэж, хамтдаа урагшилж, их түүхийг бүтээж, эх орноо хөгжүүлцгээе.